Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг товчлон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хятад ногдуулж байгаа татврынхаа хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан байна. За ингэснээр нийт татварыг 125% хүргэж нэмэгдүүлэх болсон ийм шийдвэрийг гаргасан байна. За түүний хувьд энэхүү шийдвэрийг гаргасан шалтгааныг тайлбарлахдаа хятадын зүгээс Америкийн нэгдсэн улс болон одоо түүнд хүндэтгэлгүй хандсан учраас энэхүү шийдвэрийг гаргах болсноо мэдэгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол хятадтай худалдааны данд нэгэнд ороод байгаа. За хятадын хувьд бол Америкийн нэгдсэн улсын зүгээс удаадараа татвараа нэмэгдүүлсний хариуд өөрийн одоо бас татварыг нэмэгдүүлсэн. За хятадын худалдааны яамнаас татврынхаа хэмжээг 84% болгож одоо нэмэгдүүлэх шийдвэрийг өчигдөр зарласан. За үүний дараа бол цагаан ордны зүгээс энэхүү шийдвэрийг гаргасан байна. За хятадын зүгээс энэ одоо Америкийн нэгдсэн улсын татвартай холбогдуулан хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Жан 5 гарагт мэдээлэл гаргаж хятад улсын хувьд бол энэхүү татварыг эсэргүүцэж байна. За Америкийн нэгдсэн улс хятадд зөв бусаар татвар ногдуулсан байна. За энэхүү Америкийн нэгдсэн улсын дарангуулах арга барилыг бол хятад улс эсэргүүцэж байгаа. За хэрвээ Америкийн нэгдсэн улс хятадтай асуудалтай байгаа бол түүнийг шийдвэрлэхийг хүсэх юм бол эрх тэгш харилцан хүндэтгэж харилцан бодолцох хандлагыг баримтлах нь зүйтэй гэж сануулсан байна. За мөн Америкийн нэгдсэн улс хятадын бараанд 104% татвар ногдуулсны дараа буюу лавг гарагт хятад улс дэлхийн худалдааны байгууллагт хандаж гомдол гаргахаар шийдвэрлсэн болохоо мэдэгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол энэ удаа 104% ногдуулаад байсан татварыг инхүү 21%-аар нэмэгдүүлж нийтдээ татварыг 125% болгож нэмэгдүүлэх болсон. За түүний хувьд бол энэ шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх болсноо мэдэгдэж байгаа. За харин бас бусад орнуудын хувьд бол нэлээд нааштай шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За Трампын хувьд бол хятадаас бусад оронд татвар ногдуулснаа 90 хоногийн хугацаанд төр зогсоохоо зарлаад байна. За хятадаас бусад эдгээр улсууд нь бол миний хүчтэй санал болгосноор Америкийн эсрэг ямар нэгэн хэлбэр байдлаар хариу арга хэмжээ аваагүй учраас энэхүү одоо татвар ногдуулах өдөр хугацаагаа 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Винсент бол дараагийн алхмын талаар ярьсан. За Америкийн нэгдсэн улсын сангийн яамны зүгээс бол дараагийн алхам болгож улс орнуудтай яриа хэлэлцээ хийх юм байна. За дараагийн 90 хоногийн хугацаанд бол сангийн сайдын хувьд бол уулзалтын цагууд нь дүүрсэн байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мөн энэ үеэр сангийн сайд бол тарифыг одоо төр зогсоох төр хугацаанд бол азнах шийдвэр гаргасан явдал нь бол ямар нэгэн байдлаар зах зээлд гарч байгаа сөрөг урвал одоо хариу үйлдэлтэй холбоотой гэдгийг бол холбоотой биш гэдгийг бол олон нийтэд итгүүлэхийг зорж байгаа. Гэхдээ ямар ч тач бол энэхүү шийдвэрийг гаргасан бас нэг шалтгаан нь бол дэлхийн зах зээл дээр уналт гарсан учраас бол энэхүү бас энэ шийдвэрээ хойшлуулах алхмыг хийсэн байж магадгүй гэж үзэж байна. За харин энэ одоо Америкийн нэгдсэн улс зарим одоо улс орнуудад ногдуулсан татварын хугацаагаа хойшлуулах шийдвэр гаргасны дараа томоохон одоо биржүүд дээр хувьцааны ханшууд бол нэлээд эерэг үзүүлэлттэй гарсан байна. За тухайлах юм бол Nasdaq, S&P 500, Dow Jones бол бүгд өссөн. За өөрөөр хэлбэл дэлхийн одоо худалдаатай холбоотой Трамп тариф зарласны дараа бол огцон болов сүүлийн өдрүүдэд бол унаад байсан. За энэхүү алдагдлаа богино хугацаанд хүч чадсан байна. За мөн санхүүгийн зах зээл түүнээс илүү таатай мэдээлэл бас болсон байна. За өмнө өдөр нь бол буурч байсан ам долларын хойш Трамп одоо тарифыг хойшлуулах мэдээлэл гаргасны дараа йен болон бусад валюттай хайс нь бол өсөж хашин чангарсан байна. Энэ үед бол 10 жилийн хугацаатай Америкийн нэгдсэн улсын үнд цаас бондуудын эрэлт хэрэгцээ маш их байгаа юм байна. За үүгээр одоо хэрэгцээ их байгаа ч гэсэн бондуудын худалдаа авалт их байгаа ч гэсэн бондуудын өгөөж бас буурч байгааг бол хөрөнгийн биржийн мэрэгчлэнүүд хэлж байна. За мөн Америкийн нэгдсэн улс болон хятадын хоорондын энэхүү харилцаа муудаж байгаатай холбоотойгоор дэлхийн худалдаанд ямар нөлөөлөл үзүүлж болохыг дэлхийн худалдааны байгууллагаас тогтоож судалгаа хийсэн байна. За тэдний хийсэн судалгаагаар бол тэдний энэхүү худалдааны дайнаас болоод хоорондынх нь бараа эргэлтийн худалдаа бол 80%-аар буурах юм байна. За тэгээд урьдчилсан одоо энэ мэдээгээр бол нийтдээ 466 тэрбум ам долларын алдагдлыг хоёр улс хүлээх магадaltaй гэж үзэж байгаа юм байна. За мөн дэлхийн худалдааны байгууллагаас сүүлийн үйл явдлуудад одоо дүн шинжилгээ хийгээд цаашд бол хурцтмал байдал бий болж магадгүй бол онцлсон. За дэлхийн худалдаанд өрнөж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол улсад хэрхэн нөлөөлөл үзүүлэх талаар манай улсын зүгээс тодорхой арга хэмжээг авах зорилгоор бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөр тухайн асуудлыг авч хэлсэн гэсэн өчигдөр тийм мэдээлэл бол гарч байгаа. За мөн энэ одоо нөхцөл байдалтай холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар бол улс орнууд бас өөрсдийн стратегийг боловсруулах
боловсруулж байна. За өмнө нь Трампыг эхний хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд бол хүчтэй тарифын бодлогыг бас хэрэгжүүлж байсан. За энэ үед бол тухайн үед бол Америкийн нэгдсэн улсын хятадтай хийж байсан худалдаа, за тэр дундаа бол зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд уналт гарсан. За энэ нь бол эргээд хятадд бараа бүтээгдэхүүн түүхийд нийлүүлдэг улс орнуудын эдийн засагт хүндрэл учруулж байсан. За тэгэхээр энэ удаагийн тариф бол түүнээс ч өндөр хэмжээнд байгаа учраас бол энэ нь бол эдийн засгийн нөлөөлөл нь асар их хортой байх боломжтой гэж улс орнууд болон эдийн засгийн судалгааны байгууллагуудаас бол судалгаандаа дурдж мэдэгдэж байна.